За бүгдээрээ сайн байна уу? Энэ өдрийн минь төргий. За өнөөдөр 5 дахь өдрөөр тэгээд би бүтэнсэн өдөр болохоор манай энэ яг гэрээ ойрхон нэг хуучин барааны зах гарах юм байна. Тэгээд тэрэн дээр би бас нэг хүүхдүүдийнхаа багцсан хувцснуудыг тэгээд тоглоомнуудыг гэр орондоо одоо хэрэггүй одоо илүү байгаа ганц нэг юм хүмүүдаа ингээд цуглуулад янзлаад бас авч зарах санаатай. Тэгээд тэр зах дээр болохоор бас гарахын тулд юу яд юм бэ? Урьдчил бас төлбөрөө төлөөд одоо талбайгаа захиалт юм байна. Тэгээд ямар ч хэсэн тиймэрхүү юмнуудыг хийгээд тэгээд бүтэнсэн өдөр юмаа зарж. Тэгээд энэ бүтэнсэн өдрийн зах болохоор 7-7 хоногоороо ингээд одоо ойрхон байгаа хотуудад тойроод гараа явчдаг. Тэгээ байнга одоо зах дээр юмаа зараад бас одоо юу гэдэг мөнгө олдог тийм хүмүүс байна. Одоо энэ бас нэг онлайн зар байдаг шүү дээ. Германы тийм онлайн зар дээрээс хүмүүсийн ингээд одоо хуучин юм өнгөө өгнө гэсэн зарууд дээрээс нь ч юм уу хүмүүсийн юмнуудыг очиж авдаг. Тэгээд эсвэл өөрсдөө хэрэгцээгүй болсон юмнуудыг ингээд цуглуулж байгаа зардаг. Тэгээ ер нь байнга ингэж зарж одоо мөнгө олдог тийм хүмүүс байд юм байлаа. Тэгээ би яг болохоор одоо яг 2 дахь удаа өмнө нь болохоор би хүүхдүүдийнхаа цэцэрлэг дээр нь одоо 2-3 жилийн өмнө нэг зах дээр юм зарж үзчихсэн. Бас их хөөрхөн боломжтой юм байлээ. Тэгээ хүүхдүүдээ ингээд тоглохоор болсон тоглоомнууд, багтцсан хувцснууд, гэр орондоо одоо илүү болцсон аяг тавг ингээд янз бүрийн юмнууд аваачаа зарахад бол хөөрхөн мөнгө болчт юм байлээ. Тэгээ би одоо энэ зах дээр болохоор энэ бүр том одоо ингээд хотоо тойрч гардаг зах дээр болохоор би бас анх удаага гарах гэж байна. Тэгээд юм хүмүүдаа өнөөдөр сайхан боогод баглаад бэлдээд тавьчих гээд байж байна. Өнөөдөр 5 дахь өдөр тэгээд бүтэнсэн өдөр өглөө эрт гарах юм би чинь. Хагас өдөр бас яг хүүхдүүдийнхээ амардаг өдөр нь жоохон цаг гаргахгүй бол эднэрийг амарч яхад нь би юмаа бэлдээд янзлаа яваад талтай юм биш. Гэт тэгээ юмаа бэлдэх гэж байна. За тэгээ миний энэ хараа би энэ нүүрэндээ ингээ өөрийнхөө найруулсан тосыг түрхэж байгаа. Тэгээ энэ хавар болоод хүний нүүр амир хуурашдаг. Тэгээ дээрэс нь би чинь бас саяхан ковид тусаад идэгснийх юм уу айгүй их ингээд нүүр толгой хуйх тэгээд бүр ингээд арьс маань амир хуурашаад тэгээд яг ингээд дэлгүүрээс ингээд өөрөө тос хайгаад сонирхоод үзэхээр яг таарсан тосоо яг олж чадахгүй байсан байхгүй. Тэнгүүд нь YouTube-ээс зар гинэ. YouTube-ээс бичлэг хараад хайж агаад нэг гоё жорууд болоод тэгээ би өөрөө ингээд найруулад хийж ингээд туршиж үзсэн чинь үнэхээр надад бүр таалагдаад байгаа. Яг тэгээ энэ тос маань болохоор вазлин ордог учраас яг өдрийн цагаар бол нэг хэрэглээд хэрэггүй юм байлээ. Тэгээд яг би яг одоо нэг 7 хоног ингээд түрхээд ингээд туршиж үзэж байгаа. Тэгээ явандаа ингээд яг бүр ингээд найдвартай гоё үр дүн гарсныхан дараа бас бусдаа яг жорыг хуваалцаад бичлэг оруулъя гэж бодож байна. Тэгээд энэ тосны маань үр дүн нь болохоор бас ингэдэг гинэ хялгсан судснууд байдаг шүү дээ. Одоо ингээд нүд тойроод хамгийн түрүүнд гарч ирдэг юм хялгсан үрчлээнүүдийг ингээд алгадаг гэсэн. Тэгээ би ямар ч бас ингээд хэрэглээд нэг 7 хоног жин. Тэгээ өнөөдөр бол өдөр гарахгүй юм чинь гэж бодоод би ингээд түрхээд байж байгаа. Тэгээ яг гарахаар бол хүүхдүүдэд авахын тулд гарна л та. Тэгтээ ингээд сайхан шингэсэн байх үз. Тэгээд угааж арчиж цэвэрлээд алгах чинь. Тэгээ бас нэг гоё жор оруулчих. Ер нь би энэ видеог яг иймэрхүү маягаар ингээ хийгээд дуусгачих. Тэгээ энэ хараа будааны шүүс. 6 халбаг будааг ингээд би тэгтээ 2 шилэнд хуваасан байгаа. Энэ жижигхэн шил учраас. Тэгээд дээр нь нэг том аягаар юм ус хийгээд 24 цаг байлгах юм байна. Тэнгүүдээ энэ будаагийн шүүж аваад усаа болохоор ийм нөгөө юу ядж штэ. Цацагч байдаг штэ тий ингэж шүршигч. Ийм юм дотор хийгээд тэгээ ингээ хууханда цацаад 20 минут ингээ гоё массажлаад бүлээн гоё бигнүүр тавиад байлгаж ягаад буцаагаад угаагаад цэвэрлээд авчих юм байна. Тэнгүүд ингээ үсний гоё гэн үсний салаа хугаралд эднэр арилдаг гэн. Минийх бас ингээд үсмэс айгүйх ингээ хугараад байсан. Тэнгүүд нь би нүунийг бас хэрэглээд 7 хонож байгаа. Тэгээд миний нэмсэн юм нь болохоор би өөрөө дур мэдээд нэмсэн юм. Жохо оливын тос нэмсэн байхгүй. Тэгээ оройдоо би энүүгээрээ 2 хоногт нэг удаадаа
ингээ би оройдоо энүүнийг шүршиж массажлаад нөгөө халуун алчуураар ингээ боож тавьж мавж байгаа. Тэгээд ингээ оройнд болохоор ингээ сайхан угаагаа цэвэрлээд хэрглэж байгаа. Тэгээ ямар ч байсан бас их нэг айхтар огцон мөрдөнгөө ч гэсэн баг зэрэг надад бас нөлөөлөд байгаа. Миний энэ уртлаар үснүүд их ингээ хугарж унаад тэгээд нөгөө байнга шарлуулдаг учраас ингээ салаалаад исэн байхгүй юу. Тэгээд хуурашсан. Тэнгүүд нь би энүүнийг хэрэглээдсэн чи ямар ч байсан бас үр дүнгөө өгч байгаа. Тэгээ би бас энийг бас ер нь гэрийн нөхцөлттэй айгүй амархан арга байгаа байхгүй юу. Зүгээр будааны шүүс 24 цаг ингээд будаага эхлээд нугаагаа цэвэрлэнэ. Тэгээд ийм цэвэр усанд хийгээд 24 цаг байлгасныхаа дараа будаага шүүж аваад цацагч нь тэгээд ус рүүгээ хуух руугаа ингээд сайхан цацаад ус рүүгээ цацаад массажлал ерөөсөө тэгээд цэвэрлэж аваад болоо. За тэгээд би ямар ч байсан өнөөдөр юм хумаа гоё бэлдээд зах гарах юмнуудаа бэлдээд тэгээд юу яа бас энэ Германы захын талаар бас жоохон бас бичлэг дараагийн удаад оруулъя гэж бодож байна. Надад зөндөө олон гоё бичлэгүүд байгаа л да нөгөө ганц зах биш те өмнө нь ингээ болсон үйл явдлуудын тэгээд бас яаж хамт шимж оруулах уу болох уу гэж бодоол байна. Тэгээд зарим нь янз бүрийн бичлэгийн дунд шингээгээд гоё оруулаад гоё бичлэгнүүдээ үргэлжлүүлээд хийнэ. За түр баяртай.